Хэрхэн яаж хүсэл мөрөөдлийнхөө амьдралыг манифест хийх вэ гэдгийг сурахыг хүсэж байвал миний YouTube channel-ийн плейлист дотроос манифестийн шинжлэх ухаан хичээлийг маань сонсоорой. Энэ болохоор төлбөртэй хичээл. Гэхдээ би төр зуртаа паблик болгочихсон байгаа. Та бүхэндээ барьж байгаа миний бяцхан бэлэг гэж ойлгож олно. Тэгээ дээрэс нь мөнгөтэй холбоотой, мөнгийг хэрхэн манифест хийхтэй холбоотой, мөнгөний энергийг хэрхэн ойлгох вэ гэдэг талаар сурахыг хүсэж байгаа юм бол бас мөнгө ба энерги сургалтаа паблик болгочихсон байгаа шүү. Тэгээд энэ хичээлүүдээ 7 юм уу 14 хоногийн дараа буцаагаад private болгоно. Тэрнээс нь өмнө амжаад үзээрэй гэж хүсье. За өнөөдөр би та бүхэнтэйгээ хурмаа хэрхэн яаж манифест хийсэн бэ гэдэг талаар хуваалцсан. Гэр бүлээсээ нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр хурмаа хийсэн туршлага хуваалцъя. За дараа нь бас өөр юу манифест хийж исэн бэ гэдэг туршлагаасаа өөр нэг эпизод дээр ярих гэж бодож байна. Тэрэн дээр зөвхөн өөрийнхөө биш та нарынхаа манифест хийж исэн гоё түүхүүдийг хамт хуваалцъя гэж бодож байна. Тийм болохоор энэ description хэсэгт миний Google Form руу ороод өөрийнхөө яаж юуг манифест хийж исэн гоё үлгэрийн юм шиг тиймэрхүү гоё тохиолдлуудаа над руу явуулаарай. Тэг би тэрийг бас уншаад өөрийнхөө манифест хийж исэн тухайгаа бас хуваалцъя гэж бодлоо. Яа тэгэхээр би жилийн өмнө энэ манифестийн шинжлэх ухаан хичээлээ анх ингэж орж эхэлснээс хойш бүртгүүлсэн хүмүүсээс минь над руу гоё мессежүүд ирдэг байхгүй. Би одоо ингэж хийсэн чи ингээ гоё байранд орчлоо. Ингээ нохойтой олмоорсэн чи гинт манад ингээд манай хашаа дотор ингээ 3 нохой гүлэг өөрөө ингээд яваад ороод ирсэн. Тэгээд нэг нь үлдээд хоёр нь өглөө болсон чи явцсан байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү гоё тийм тохиолдсон үлгэрийн юм шиг манифестийн тохиолдлуудаа над руу ингээд чатаар бичдэг байхгүй юу? Тэгээд тэрийг уншихад надад бүрнгээ гоё урамтай байдаг. Яг л ингээд миний хичээлийг үзээд тэгээд амьдралдаа хүсэж байгаа зүйлсүүдээ ингээд манифест хийгээд эхэлчихсэн байх шүү дээ. Ингээд амьдрал нь улам гоё гэрэлгээд хүсэл нь ингээд биелээд эхэлсэн байдгийг сонсох надад үнэхээр гоё байдаг. Тэгээд та хэд маань бас энэ Google Form руу ороод өөрийнхөө юу манифест хийжсэн амьдралаа тохиолж исэн тэр гоё сонирхолтой тохиолдлуудаа хуваалцаарай. За гэхдээ өнөөдөр бол бүгдээрээ зөвхөн хормын тухай ярилцгаая. За би өнгөрсөн 100 буюу 24 оны 7 сард хурмаа хийсэн. Тэгээд яг хурмаа хийх төлөв бишээ. Хурмын 5 нь хизээ гарсан бэ гэхээр 5 сард нь гарсан байхгүй юу? Тэгэхээр би яг тэр хурмын 5 гарахаас нэг 8-9 сарын өмнө 23 оны 9 сард надад нэг тийм юу дэвтэр байдаг байхгүй юу? Хүсэл мөрөөдлөө бичдэг, манифест хийхийг хүсэж байгаа зүйлсүүдээ бичдэг. Тэгээ дээрэс нь амьдралын тухай гоё ойлгосон, ухаарсан зүйлсүүдээ бичдэг. Талархал хайртай бүхнийхээ төлөө залбирлаа бичдэг. Хорвоо ертөнцид би юу хүсэж байна? Үр хүүхдүүдтэй би юу хүсэж байна? Монгол улсдаа би юу хүсэж байна? Одоо ертөнцид би ямар амгалан сайхан бүхнийг бэллээ олоосаа гэж хүсэж байна гэдэг ч юм уу. Тэр бүхнийгээ бичдэг. Тийм гоё дэвтэр байдаг. Тэгээ би тэр дэвтэр дээр энэ дэвтэр дээр бичсэн юм бүхэн бэллээ болдог гэж гоё өрөөж, энерги шингээж, талархлаа шингээж бичдэг байхгүй юу? Тэр дэвтэр дээр би юу гэж бичсэн бэ гэхээр 23 оны 9 сард би 2024 оны 8 сарын 8-нд хурмаа хийсэн гэж бүр өнгөрсөн цаг дээр яг би усан дурсамжаа бичиж байгаа юм шиг бичсэн. Тэгээд миний хурмын дээр ийм зочид ирсэн гэдэг ингээд зочдынхоо чагсаалтыг гаргаад миний хурмын дээр ийм дуучид ирсэн. Тэр хүмүүс ийм дуугаад дуулсан. Тэгээд миний хурмын дээр бас хурмын дээр би ийм хүмүүсээс гоё бэлэг авсан гэдэг ч юм уу. Яг ингээд бүх юмаа ингээд өнгөрсөн дурсамж юм шиг бичээ те. Би ийм гоё даашин зүмсэн гэдэг ч юм уу. Тэгэж бичээд тэгэл би дэвтрээ хаацсан. Дахиж би ерөөсөө тэрнлөө ингэж улаарч те өдөр болгон хурмын тухай бодож төсөөлж бичиж ерөөсөө тэгээгүй. Тэгэл би дахиж огт ямар нэгэн хурмтай холбоотой бичээгүй. Гэтэ би дараа нь тэр одоо хурмтай холбоотой тэр юг хурмыг өөртөө манифест хийхэд бол би энерги одоо тэр хурмын төлөв байдлаар шилжүүлэх байхгүй тий. Би тэр дурсамжийг үнэн болгохын тулд би өөрийнхөө энергийг өөрчилсөн. Тэгэхээр энергийг хэрхэн яаж өөрчлөх вэ гэхээр өөрчлөхийн тулд би юу хийсэн бэ гэхээр зүгээр л гудамжинд алхаж байгаа та. Өдөр болгон биш. Зүгээр сансан бол санах үедээ л гудамжинд алхаж байгаа та би ингээм амын толгойн дотроо гэх нөгөө кино болгон дээр гардаг юм хурмын аюуд шүү дээ тий. Тэр аяг толгой дотор төсөөлөд өөрийгөө ингээд хурмын заалан дотор нөхрийгөө сувцсан ингээд хайртай дотны одоо хамаатан садны хүмүүс маань ингээд баяр хүргээл инээгээл аз жаргалтай алга ташаал тэгэл
хоёр ингээл хамт алхаж гин, би хормын балаж өмссөн ингээд алхаж гин гэж төсөөлж одоо гудамжинд тийм аял толгой дотор аялж ингэж алхдаг байсан байхгүй юу? Эн чинь би өөрийнхөө энергийн түвшнийг нэмэгдүүлж байгаа. Би өөрийнхөө энергийг тэр хурмын төлөв байдал руу шилжүүлж байгаа байхгүй. Бид нар энергиэрээ манифест хийдэг. Тэгэхээр энэ энергийн талаар илүү сайн ойлгохыг хүсчихвэл манифестийн шинжлэх ухаан гэдэг хичээлийг маань үзээрэй. За тэгэж би энергийн түвшнийг нэмэгдүүлээд тэгснээрээ би илүү энерги нэмэгдүүлээд илүү хурдан манифест хийх болж байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ бид нар те ингэж одоо ингээ гой биелсэн юм шиг ингэж төсөөлж чадахгүй одоо би уг нь хурмаа хиймээр л би уг нь ингэмээр л даач одоо тэр мөнгөн чаана байгаа даач энэ хүсэл маань ингээ ерөөсө биелэхгүй байна энэ маань ингээ удаад байна гэдэг ч юм уу те даач энэ хүсэл маань биелээгүй гэдэг ч юм уу тиймэрхүү одоо харуусал гониг атаархал ч юм уу тиймэрхүү сөрөг мэдрэмжүүдийг мэдрэх үед бид нар юу ачдаг байхгүй энергийн түвш маань багасчдаг тэгэхээр тэр энерги маань манифест хийхэд хүрэлцэхгүй байна гэсэн үг харин ингэж яг бэлдсэн юм шиг ингэж өөртөө тийм баяр баясгалан талархал хайр амар амгалан гихмэд эерэг тэ хүсэж байгаа зүйл маань биелсэн миний хувьд үнэн болсон гэдэг тийм гоё мэдрэмжүүдийг мэдэрснээрээ бидний энергийн түвшин нэмэгддэг бидний энергийн одоо давтамж илүү хурдсдаг тэгэхээр илүү их энергээр илүү хурдан манифест хийнэ гэсэн тэгээд дараа нь юу асан тэгэхээр бид нар энэ манифестийн талаар яг юуг ойлгох ёстой вэ гэхээр би хүсэж мөрөөдсөн л бол энэ миний амьдрал биелэх нь хорвоогийн жам юм, байгалийн хууль юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг энийг ойлгочих юм бол бидний хүсэл ингээд маш хурдан биелнэ. Маш гоё одоо яг зөв цагтаа зөв байдлаар те бидний өсөөлж байгаагаас ч илүү гоёор биелэлээ олох болно. Тэгээ миний одоо би яг энэ бүхнийг ингээд ойлгох учраас миний ингээд хүсэж байгаа зүйлсүүд маш гоё одоо хурдан ингээд биелээд манифест хийгдээд байдаг байхгүй юу. Тэгэхээр та бүхэн бас яг тэгж одоо ийм төлөвтэй энэ зүйлийг далд хумсартаа хоногштол ингэж өөртөө давтан хэлж үнэн болгоорой. Худал үгийг 1000 хэлбэл үнэн болдог гэдэг тийм шүү дээ. Энэ үгийг үнэн болтол нь өөртөө хэлээрэй. Би хүссэн л бол миний хүсэл мөрөөдөл биелэх нь хорвоогийн жам байгалийн хууль гэж өөртөө дахин хэлээрэй. Бид нар угаасаа одоо ямар ч ухамсаргүйгээр өдөр болгон манифест хийж байгаа. Таны өнөөдрийн төлөв байдлыг та өөрөө манифест хийсэн. Энэ бүх танд байгаа бүхнийг, танд байхгүй бүхнийг та өөрөө манифест хийсэн байгаа. Таны амьдралаас явсан бүхнийг, таны амьдралд ирсэн бүхнийг та өөрөө ухамсаргүйгээр мэдэхгүйгээр манифест хийсэн байгаа. Тэгэхээр одоо ухамсартайгаар хэрхэн манифест хийж сурах вэ? Энерги хэрхэн яаж үүнд зөв зарцуулах вэ? Гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр нь бол миний манифестийн шинжлэх ухааны сургалтын дээр байгаа хгүй. Тэгэхээр тэрийг сонсоор. За бас дээрэс нь манай нөхрийн талаас яаж манифест хийхдэг. Одоо жишээ бит хоёр хуйлаа нэг санамсаргүйгээр ингээд манифест хийсэн. Би бол санамсартай. Манай нөхөр санамсаргүй. Юу болсон бэ гэхээр бит хоёр ингээд дугуйтайгаа гудамжинд явж исэн. Манай нөхөр миний урд илүү хоймч илүү яач байсан ингээд би нөхрөөгөө дагаад явж исэн санагдчих. Тэгсэн чинь ингээд маш том зарлыг тамрын яаж бит хоёр өнгөрсөн. Тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр let's get married гэрэлцгээе гэж хэлсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр тэрийг уншичаад над руу let's get married гэд хэлсэн юм л та. Тэгсэн чинь нөгөө бит хоёрын машин замын хажуугаар явж исэн болохоор нилээ юм тийм шуугантай. Тэгээ дээрэс нь ингээд салхи малхинд би ерөөсөө тэр үгийг сонсоогүй. Тэгэл маань нөхөр тэгж хэлээл өнгөрсөн. Тэгсэн чинь дараа нь юу болсон бэ гэхээр 24 оны 5 сард манай нөхрийн аав хоёр бит хоёрлоо гинт видео кол хийгээд залгаад аав хоёр нь хормын ордонд одоо өдөр сутар харж агаад 7 сард нэг сайн өдөр хормын захиалга өгчлөө цаг авчлаа. Та хоёр хормоо хийх үү зөвшөөрнө үсттэй гэдэг толиошоо залгаж байгаа юм. Тэгсэн чинь би бит хоёр ингээд бүр гайхаал гинт ийм одоо дуудлага орж ирэхээр чинь бүр гайхаж байгаа юм чинь. Тэгэл би угаасаа өөрөө ингээд манифест хийхийн тулд те би өөрөө хормыг ингээд мөрөөдөд төсөөлөд эхэлчихсэн байсан болохоор би тэр зүйл бэлэн байсан. Тэгэл би нөхртөө тгийл та гэж бит хоёр ярьж байгаа юм. Тэгэл манай нөхөр бас надад би нэрээ ингээд last get married гэвчихсэн чамаас суусан чинь ингээд чи даа сонсоог өнгөрцөн штий. Тэгээ хоёулаа ингээд манифест хийсэн биш гэд хоорондоо ингээд гэл ярьжсэн байхгүй. Тэгээд бит хоёр угаасаа тэр зүйл бэлэн байсан учраас хадам аавчтэй. Тэгээ ямар гоё юм бэ баярлаа гэж тэгсэн чинь манай хадам аавч хоёр та хоёр маань ерөөсөө битгий санаа зовоорой. Энэ бол одоо аав ээж хоёрын зүгээс та дөрөвдөө одоо бит хоёрын
хоёр хүүхэд тэгээд бид хоёр тэгээд дөрвөлээ та дөрвийнхөө ирээдүйн амьдралыг ингэж өрөөж сайн сайхныг бэлэгдэж одоо өгж байгаа барьж байгаа бэлэг болгож байгаа аав ээж бүх зардлын даанаа тэгэхээр та хоёр маань ерөөсөө битгий санаа зовоорой гэд хэлсэн байхгүй юу. Тэгэл бид хоёр баярлаа ямар гоё юм бэ гэл тэгэл хормынхаа өдрийг тэсэн одоо хүлээсэн. Тэгэл битсэн чинь хадам ээж маань юу атсан палаж авсан ресторан захиалсан дуучид захиалсан ингээл бүх юмыг одоо бэлдээд өгсөн байсан. Тэгэл үнэхээр гоё талархалтайгаар бит хоёр ингээд 7 сартаа юу зочдоо ингээд гинтийн гоё мэдээгээ хэлээд тэгээд хормоо хийсэн. Үнэхээр энэ бол бүр ингээд үнэхээр тийм гоё бараг л үлгэрийн юм шигтэй амьдралд ингээд ийм зүйл байх боломжтой гэж юу гэд. Надад өөр зөндөө иймэрхүү гоё гоё тохиолдлууд байна. Манифест хийж исэн. Тэгээ би бүр энэ ингээд манифест хийх ингээд те амьдрал ямар гоё үлгэрийн юм бэ гэдгийг тэгээ хорвоо ертөнц ямар гоё биднийг хайрлаж биднэрт ингэж хүсэж байгаа бүх зүйлээр минь биднийг ингэж ивэж хайрлаж байдаг юм бэ гэдгийг ингэж ойлгочихсон учраас тэр бүх хүмүүс энэ зүйлийг ойлгож аваасаа бүх хүмүүс ийм гоё баяр баясгалантайгаар гоё сайхан амар амгалан аз жаргалтай ингэж одоо бүтээн хүсэл мөрөөдлөө бүтээн байгуулсан тийм гоё амьдралаар амьдраад одоо насан эцэслэгийн цагт ямар ч харамсал байхгүй тийм гоё ямар амгалан амьдралыг туулаасай гэж хүсэж байгаа учраас би тэр манифестийн шинжилгээ ухаан гэдэг хичээлээ бэлдсэн. Тэгээ дээрэс нь манифестийн тухай бас бичлэгүүдийг ингэж хуваалцж яадаг. Энэ бол миний манифестийн тухай анхны бичлэг биш. Өөр манифестийн Q&A, money rules гэх мэт манифесттэй холбоотой ямар сонирхолж тийм бичлэгүүд байгаа. Тэгээ тэр эдийг маань бас нөхөд видеос руу минь ороод сонсоорой. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээ та бүхэн маань дахин сануулхад юу ягаарэ энэ description хэсэгт байгаа Google Forms руу ороод өөрийнхөө манифест хийжсэн гоё түүхүүдийг хуваалцаарай. Тэгээд дараа нь аль нэг эпизод дээр удахгүй гэж бодож байна те. Та бүхнийхээ түүхийг бас би хуваалцаад уншия. Өөрийнхөө олон янзын гоё яаж гоё утас авсан бэ? Яаж их мөнгөтэй болсон бэ? Надад бүр сарын дотор 15 сая төгрөг манифест хийжсэн бүр түүх байна. Тэр мэрийгээ та нартай гоё ярилцмаар хуваалцмаар байна. Тэгэхээр та бүхэн бас гоё манифест хийсэн түүхээ хуваалцаарай. Тэгээд бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол бас гоё ингээд хайртай дотны найзуудаа бас хуваалцаарай. Хурмаа хиймээр байгаа найзуудаа хуваалцаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Баяртай.